Энэ төлбөртэй зогсоог л болох хэрэгтэй байхгүй. Төлбөртэй зогсоог тэгээд энэ байгуул бүгд алан газар байгуул бүгд нэг төлбөртэй зогсоол 1000 төгрөг цагийн тэрийг бүр зогсоох хэрэгтэй байхгүй. Тэрийг хэрэггүй болоод энэ машины асар их даацыг цөөлөх хэрэгтэй байхгүй. Гаднаас машин оруулж ирдэг болох хэрэгтэй. Энэ лизингүүлэг зогсоох хэрэгтэй. Зөвхөн ахуй хэрэглээ тэр байшин барилтад нь орон сууцны өнгөнөөс нь машин бол дэндийн машин бол гитэрч түүнээс болж энэ гэмтэл мэртэл асар их бэрчээлт. За хайлж нэг юм ярих гэдэг байна. Энэ жолоочийн ослоор гарсан жолоочийг шууд тэрнийг за бар том ярих юм зүгээр тэрнийг машины хураах юм уу эсвэл түрхний үлрээс шууд харах хэрэгтэй байхгүй юу? Давхар зогсоол гадарт орох зогсоол байх та. Талбай жижигтэй заа авахгүй учраас одоо шинээр төлөвлөлт хийж байгаа газруудаа л зогсоолоо. Тэгээд төлбөртэй зогсоолуудаа байгуулаад байх нь бол байгаа л да. Тэгээд ер нь газраа сайн томцоод ер нь зогсоолыг ихсчүүл гай болох л та. Машины зогсоол дээр өөрснийхөө гадна талын талбай гэдэг анханаас нь зөвг нь олоогүйс болж байгаа. Анханаас нь зөв зохион байгуулалт хийгүйгээс болж байгаа. Тэгээд машины тоо нэмэгдэж байгаа хамгийн аюултай. За энэ одоо ерөөсөө гол нь газар холболт эзэмшилтэй л холбоотой асуудал та. Тэрийн одоо энэ зөвшөөрлгүй албаасны зөвшөөрлгүйгээр одоо хувийн зогсоолд аявих гэсэн шүү дээ. Энийг одоо төр өөрийнхөө мэддэг авч зохицуулах боломж байгаа л хараад байна л та.